За 1004 номоороо хөтөлбөр хийсэн одоо энэ богино одоо тайлбартай сургалтыгаа эхлэе. За тэгэхээр бид нар одоо өмнө нь тоологддгүй нэр үгэн дээр there is гэдэг энэ хам хэллэгийг яаж хэрэглэх вэ гэдгийг багш нь зааж ирсэн. Тэгвэл өнөөдөр одоо бид нар энэ 1004 номны маань 22 23 дугаар хуудсан дээр тоологддог битийг хамт яаж хоршуулах вэ гэдэг талаар өгүүлсэн байгаа. За тэгэхээр нэг ширхэг тоологддог юм байх юм бол өгүүлбэр маань дандаа there is гэж эхлэн хүчтэй дэржигнүүлж хэлнэ. There is гэж. За дараа нь нэг гэдэг утгатай үгээ бичнэ. Энэ маань болохоор гийгүүлэгчээр эхэлж ивэл эгшгээр эхэлж ивэл n гэдэг одоо энэ бичээд тэгээ хамгийн сүүлд нь болохоор байрлалаа зааж өгнө. За there is there гэдэг хам хэллэгийг бол төгсгөлөөс нь урагшиж орчуулдаг гэж байгаа. За тэгээд таатай тоотой гэж орчуулж болохгүй. Харин байна тухайн үеийн байрлал байвал ерөнхийсэн байрлал байвал байдаг гэд орчуулчихна гэсэн шүү дээ. За яг тэрнийхээ дагуу одоо энэ there is a book on the table гэх юм бол ширээн дээр нэг ном байна гэж орчуулах нь шүү дээ. За харин there is an apple in the basket гэж нэг ширхэг юмныг байрлал зааж шүү бид нар. За тэгэхээр сагсан дотор нэг алим байна гэд ингээд орчуулах нэ гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр таатай тоотой гэж орчуулж болохгүй гэдэг чинь миний өөрөө нэг цонхтой гэж орчуулж болохгүй. There is there гэдэг хам хэллэгийг. За тэрийг бол бид нар have has гэдэг одоо эзэмшил илэрхийлдэг туслахаар бол явцдаг байгаа. Энийг бол бид нар миний өрөөнд дотор нэг цонх байдгаа гэсэн ийм утгаар бол орчуулдаг юм байх нь шүү дээ. За нэгээс дээш ширхэгтэй болоод ирэх юм бол өгүүлбэр дандаа there are гэж эхэлнэ. За тухайлбал одоо there are 9 districts. Нэгээс дээш тоотой болчихж байгаа учраас заавал ингэж олон тоон дээр хувиргана. Энэ Улаанбаатар гэж шүү дээ. За төгсгөлөөс орчуулна гэсэн юм чинь Улаанбаатарт 9 дүүрэг байдаг гэж. За яс тоотой юмнууд бол зөндөө байгаа тийм ээ. Монголд 21 аймаг байдаг. There are 21 provinces in Mongolia гэдэг. За улсын хурлд 126 билүү? 126 гишүүн байдаг гэвэл одоо there are 126 members in the Parliament of Mongolia гэдэг. За нарны аймагт 9 гариг байдаг гэвэл одоо there are 9 planets in the solar system гэж илэрхийлж болно. За тэрнээс гадна бол тоогоо багцаалж болно. Тоогоо багцаалахдаа бид нар about гэдэг үг ашиглаж болно. Өгтөр. Уг нь about гэдэг чинь ерөнхий утга нь тухай гэсэн үг шүү дээ. Гэтэл тооны уртаалд about гэж бичих юм бол орчим гэдэг утгатай болчдөг. За there are about 100 students in the classroom гэх юм бол анги дотор одоо 100 орчим оюутан байна гэж. За over гэдэг чинь байрлал заахаараа гадаргуугаараа нийлээгүй дээр буюу гаруй гэдэг үг байдаг. Тэгэхээр одоо there are over 10 swimming pools in Улаанбаатар гэвэл Улаанбаатарт нэг 10 гаруй гэж хэлэх нь шүү дээ. Усан сан байдгаа. За мөн одоо modern гэдэг үг хэрэглэж болно. Modern гэдэг маань болохоор гарантай илүүтэй гэж орчуулна. За there are more than 20 libraries in Улаанбаатар гэвэл Улаанбаатар 20 илүүтэй 20 гарантай одоо номын сан байдаг гэж ийм үгийг ашиглаж болно. Мөн одоо approximately гэдэг. Approximately гэдэг маань ойролцоогоор гэсэн үг. За тэгэхээр орчуулган дээрээс цорын ганц зарчим байдаг. Тэр нь болохоор үнэн зөвийн зарчим, үнэн орчуулна, зөв орчуулна ийм учиртай. Тийм учраас approximately гэдэг үг байвал заавал тэрийг ойролцоогоор гэж орчуулна. Тухайлбал there are approximately about 20 goats in the shipyard гэвэл одоо хоньны хашаан дотор ойролцоогоор 20 орчим ямаа байна гэж орчуулах нь шүү дээ. За энэ тухай та нар бол одоо 1004 номныхоо 64, 65, 66 дугаар дасгалыг ажиллаж батжуулаарай. Дараагийнхаа хичээлээр баяртайгаар эргэж уулзъя.